ер нь бол нөхцөл байдал яаж ийна гэх юм бол доллар буурж байна. Америкийн засгийн газрын бондууд буурж байна. Хөрөнгөний зах зээл жоохон буурж байгаа. Тэгээд хүмүүс айгаад их юм бол хаашаа ордог юм бэ гэх юм бол алт руу ордог, precious metals ордог. Алт өсөө явчих юм бол мөнгө дагаа явчихна. Тэгээд дараагийн өсөлтөн дээрээ хэдүүлээ ашиг аав 50-60% cash flow буцаагаад орно. Дараагийн тренд руу шилжинэ гэсэн үг шүү. Өнөөдөр түргэн олгогч нараа за сүүлийн үед эсвэл энэ 7 хоногт цөөхөн видео орж ирнэ. Market update-ууд хийн. Бусад контентуудыг жоохон хойшин тавьсан байгаа. Яагаад гэх юм бол би буцаагаад код бичлэгөө орцсон байгаа. Тэгээд тийм учраас Elon Musk шиг 100% all in төвлөрч байгаа. Гэхдээ эх 7 хоногоос буцаагаад орж ирнэ. Окей. Зах зээлийг ер нь бол томоор нэг харцгаая. За weekly candle chart таад ингэ харж байна. Энэ юу юм бэ гэх юм бол нөгөө 2008 9 оны хямрал байгаа. Энэ юуны хямрал юм бэ гэх юм бол ковидын уналт. Тэгээ 2022 оноос ахуулаад тий бас нэг хямрал байсан. За Дональд Трампын тарифын уналт. Тэгээд сүүлийн үед зах зээл дээр паник гарч ирж байгаа, bear market эхэлсэн үгүй юу гэж ярьж байгаа. Гэхдээ ингээ холоос харах юм бол арай болоог байгаа шүү. Тийм учраас тэр хүмүүсийн сандарч байгаа юмыг хэдүүлээ одоохондоо тоох хэрэггүй. За, weekly candle ингээ харах юм бол өмнө ч гэсэн таад нь харж байгаа юм бол энэ үеэр улаан байсан, энэ үеэр бас нэг улаан candle байсан, энэ улаан candle байсан. Өмнө бараг 4-7 хоног дараалалаараа улаан, одоохондоо бол 2-7 хоног улаан байгаа. Харамстай юм бэ гэх юм бол нөгөө Santa Rally бид нарт жоохон сата болж байгаа. Тэгээд Santa Rally болох юм уу үгүй мүү хэдүүлээ ерөөдөө харах хэрэгтэй. За daily chart руу ингээ ороод үзэх юм бол та энд юу харж байна гэх юм бол өчтөр ер нь бол нэлээд том уналт байсан. Та энд харж байна те энэ candle бол нэлээд хүчтэй улаан. Pre-market дээр одоо 674 дээр явж байгаа магадгүй одоо нэг bounce ирэх цаг нь болцсон хэдүүлээ харцгаая. Гэхдээ overall ингээ харах юм бол одоо энэ яг bear market болцсон гэж одоохондоо хэлэх арай биш. За QQQ дээр хөдөлгөөнүүд нь илүү хурц яагаад вэ гэх юм бол тий нөө химбэл ухааны компани, дата центрийн компаниуд эргэн тойрон хүмүүс эргэлзээд эхэлж байгаа. Зүгээр хэлэхэд би бол код яагаад буцаагаад код бичих рүүгээ орсон юм бэ гэх юм бол энэ химбэл ухааны амар хөгжсөн байгаа болохоор тэр Google-ийн anti-gravity ашиглаж үзэж гин, Cloud-ийн Cloud Code ашиглаж үзэж гин, ChatGPT ашиглаж үзэж гин. Wow гэж хэлмээр байна. Өмнө нь бол бараг 5-6 хүний багаар хөгжүүлдэг байсан юм одоо бараг нэг ганцаараа нэг хүн хийчихээр байгаа. Тийм учраас энэ одоогийн байгаа энэ AI tool угаасаа улам сайжирч байгаа. Жишээлбэл тэгээ 6 сарын өмнө бас Cloud Opus гэх мэт ашиглаа үзсэн. Жохон ядаргаатай байсан. Одоо шинэ Opus 4.5 бүр амар юм байна заяа. Бараг алдаа хийхгүй байгаа миний хүсэж байгаа юмыг бүр ингээд зөв ойлгодог, бүр ингээд зөвлөгөө санал болгодог. Энд дээр би бас удахгүй нэг контент хийе гэж бодож байгаа. Тийм учраас энэ AI яг одоогийн байдлаараа би бол ерөөсө bubble гэж харахгүй байна. Миний хувьд бол би жишээлбэл энэ ChatGPT дээр $20 subscriptionтэй, Cloud дээр сарын $100 subscriptionтэй, Grok дээр бас яг адилхан сарын тэр Super Grok-ыг авцсан байгаа. Би сартаа одоо ойролцоо $250 химлээ ухаан дээр зарцуулж байгаа. Гэхдээ эргүүлээд авж байгаа үнц нь тэр $250-аас хамаагүй илүү. Бараг энэ код бичиж байгаа дээр нь би бараг нэг 6-7 хүнтэй хамт бичиж байгаа юм шиг санагдаж байгаа программистийн төвшингийн хүмүүс. Тийм учраас би лав энэ одоо байгаа энэ language model, inference, multimodal зураг таньдаг гэх мэт шин гайхалтай байгаа. Тийм учраас би өөрөө хувьдаа энэ бол bubble гэж юусоо харахгүй байгаа. Тэгээд зах зээл барс энийг ойлгох баха. Нөгөө талдаа тэр data center-ийн хөрөнгө олт тий тэрэн дээр ерөөхдөө аюул байж магадгүй тий тусдаа харах ёстой энэ химбэл ухааны модельүүд бүр гайхалтай юм байна. Өртөг нь амар хямдхан юм байна. Тэр модельүүд bubble биш. Гэхдээ тэр AI infrastructure хөрөнгө оруулалт bubble байж магадгүй. Хуцааны арилжаа хөрөнгө олт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаастай тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар
Тэ ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тэ манаар алдна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд School community дотор уулзъя. За хэдүүлээ бас crude oil руу орцгоо. Юу харагдаж байна гэх юм бол crude oil MYX тэ өчтөр айгуу сулд нэг bounce хийсэн тэ хүмүүс зүгээр short хийсэн хүмүүс нь ашиг авсан нөгөө жоохон bounce хийгээд үтсэн буцаага фейлдсэн тэгээд энэ crude oil chart-ыг ингээ холоос ингээ харах юм бол weekly chart руу орцгоё ер нь бол ugly харагдаж байгаа тэ энд бол нэг support level бол байгаа гэхдээ энийг цогцох юм бол $40 тэ 51 тэгээд $46 хүртэл унах потенциал бол бүрэн байгаа шүү. Тийм учраас сэдвүүлээ саяхан нефт юутай холбоотой хувьцаануудаасаа салсан шүү. За хөрөнгийн зах зээлийг тодорхой хэмжээнд буцаагаад үргэж явж өрөө яваад дэмждэг байсан IWM нөгөө small cap stocks өнгөрсөн 4 хоног ерөөхдөө уналттай байгаа. Өмнө бас та нарж байгаа бол 2-7 хоног ингээ унаад тэгээ буцаага bounce хийсэн. Тэгээд ингээд зах зээл дээр юм харах сентимент харах юм бол ер нь бол oversold тий ер нь бол нэг bounce бол ирэх нь тодорхой хэр хүчтэй bounce юм бэ тэгээд bounce болсныхан дараа өргөжлүүлээд өсөх үү эсвэл roll over болох уу хэдүүлээ бас болгоомжлоод харах ёстой. Tesla-гийн хувьцаа өчигдөр тий айгуу гоё $490 удахгүй $500 хүрнэ гээл далчхнаад буюу яриад яваад байсан чи $460-30 унаад pre-market-ээр ороод $473 руу яатсан буцаа жоохон өссөн байгаа. Тэгэлээ бас Nvidia харчи ерөөдөө хүн болгон Nvidia-г харж байгаа. Өчигдөр бас нэлийн ugly тэ уналт хийсэн байгаа. Bitcoin бас ингээ харах юм бол амар сул байна. Энэ bear flag үсэд энийг хөвдөд ер нь одоо энэ support level дээрээ амьд үлдэх гэж ингээ хичээж байгаа. Гэхдээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ үргэлжлүүлээд доошоо унах магадлал маш өндөртэй. За манай багц дотор нэлээд их алтны уурхаанууд байгаа учраас хэдүүлээ GDX тий нөгөө алтны VanEck Gold Miners ETF энэ хөрөнгө оруулалтын сан энэ дотор юу орсон байгаа юм бэ гэх юм бол маш олон алтны уурхаан компаниуд орсон байгаа. Энийг харахаараа та харж байна тий up зовлон panic up зовлон up одоо хэдүүлээ ер нь бол зовж гин. Тэгэл bull flag одоо бас нэг bull flag. Тэгээ энэ ямар харагдаж байна гэх юм бол энэ өргөжлүүлээд дээшээ явахаар харагдаж байна. Тэгээд Америк Дональд Трамп ерөөхдөө Венезуэлатай алцгаад авах шиг байна. Европын холбооны дуракууд уулзж гин. Оросын төв банкны мөнгийг ер нь бол баг хүчээр хулгай хийх гэдэг энэ саяхан Германы Бундесканцлер Фридрих Мерц тэ олон тэнэг юм яриад явж байгаа. Ер нь бол энэ мөнгийг хідүүлээ Оросудаас хураагаад авах ёстой гэсэн одоо юм ярьж гин. Тэгээд энийг ингээд алтны чартыг хідүүлээ ингээ харахаар тэ яг одоо энэ resistance дээр ирсэн байгаа таамаг юу юм бэ гэх юм бол uptrend market дотор явж байгаа учраас энэ triangle wedge тэ гурвалжин ийм wedge ер нь бол яадаг юм бэ гэх юм бол дээшээ явдаг. Өмнө хідүүлээ бас энийг харж ирсэн. Тэгээд ингээ харах юм бол та бити агаараа тэ төвчээр хэрэгтэй. Тэгээд ер нь бол дараагийн leg up тэ хизээ болох нь тодорхой биш. Гэхдээ дараагийн leg up ямар потенциалтай юм бэ гэх юм бол тэ за яг нэг амар солиотой одоо 5500 гэхээсээ илүү магадгүй хэдүүлээ эндээс хараад үзчихээ. Тэгээд ер нь бол энэ 5000 зулуул яваад байна. Би нэг зөндөө олон удаа хэлж байгаа. Тэгээ яагаад эндээ жоохон ихтгэлтэй байгаа юм бэ гэх юм бол хэдүүлэн энэ багц дотор бас PAL гэсэн ETF байгаа. Palladium-ийн ETF. Түрүүн өмнө нэг худалдаа авч ирсэн энэ үеэр худалдаж авсан. Тэгээд унсан. Тэгээ хэдүүлээ паниктаагүй. Одоо энэ байна. Тэ PAL. Тэгээ pre-market-ээр Palladium 153 руу өсчлөө. Platinum бас харах юм бол бас үнэт металл штэ. Бас яг адилхан та харж байгаа бүр хүчтэй ингээ явж байна. Тэ Platinum бүр саяхан $2000 хүрэх гэжсэн. Тэгээд Platinum-ийн хувьд бол тэ айгуу жижигхэн зах зээл тэрийг та мэдэх ёстой. Яг гэх юм бол нэг $100 сая Platinum худалдаа авчих юм бол зах зээлийг хөдөлгөх боломжтой. За өмнөх high хийсэн одоо 2300 байна. Тийшээ ерөөхдөө яваад байгаа. Тэгэхээр үнэт металлууд бүгдээрээ дээшээ явж байна.
Alt бол тэр triangle wedge дотор орцсон байгаа удахгүй шийдэгдэх байх. Мөнгийг бас ингээ харах юм бол ер нь бол айгүй хүчтэй дээш явж байна. Энд нэг жижигхэн cup and handle, up, consolidation, bull flag, up, bull flag. Одоо дахиад дээш явж байгаа. Тэгээ харамсалтай юм бэ гэх юм бол өмнө бас хэлж ийсэн. Ер нь бол энэ хувьцаанууд унж байгаа болохоор S&P 500 унж байгаа болохоор манай алтны уурхай, мөнгөний уурхай компаниуд ерөөхдөө нэг хөдөлж чадахгүй байна. Тэгээд хэдүүлээ Global Miners ETF-ийг харж зарцгаа SIL тийм ээ. Ер нь нэг жижигхэн cup and handle харагдаж байна. Одоо ерөөхдөө энийг ингээ хараад үзэх юм бол юу харагдаж байна гэх юм бол нэг bull flag харагдаж байгаа. Тэгээд тэ би бол нэг сүртэй санаа зовхгүй байна. Гэхдээ бүрэн ихтгэлтэй бол хизээж болохгүй. Тэгээд хэдүүлээ тэ үргэлж болгоомжтой байх хэвээр. Одоо манай багц дотор Core Mining байгаа, Hecla Mining, Mika, Matsa бүгдээр орсон байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ GDX буюу энэ SIL ерөнхийдөө resolve болоод тэ та харж байгаа бол энэ Mika маань ер нь бол энэ resistance-ийг тогшоол явж байгаа. Дараагийн leg up одоо дахиад нэг higher low тэгээд энийг цохих магадлал бол маш өндөртэй. За өөр сүртэй нэг хэлхэн байхгүй өөрчлөгдсөн юм нэг байхгүй хэдүүлээ өнөөдөр зах зээлийг сайн харцгаая тий одоо жишээлбэл бас энэ TLT харцгаая заяа бондын зах зээл тий энд юу харагдаж байна гэх юм бол head shoulder neckline тэгээ ерөөхдөө доош явахаар л байна бондуудаас мөнгө гарна гэдэг чинь энэ мөнгө хаашаа явдаг юм бэ гэх юм бол нэг бол хувьцаалал ордог эсвэл precious metal руу орох магадaltaй тэгээд хэдүүлээ долларын индекс бас харах юм бол бас уналттай байна. Тэ? Ер нь бол нөхцөл байдал яаж ийна гэх юм бол доллар буурж байна. Америкийн засгийн газрын бондууд буурж байна. Хөрөнгийн зах зээл жоохон буурж байгаа. Тэгээд хүмүүс айгаад эхлэх юм бол хаашаа ордог юм бэ гэх юм бол алт руу ордог, precious metals ордог. Тэгээд миний таамаг юу юм бэ? Тэгээд бидний таамаг юу юм бэ гэх юм бол алт өсөө явчих юм бол мөнгө дагаа явчихна. Тэгээд дараагийн өсөлтөн дээрээ хэдүүлээ ашиг аавна. Тэгээд багцаа эргүүлээ хараад дүгнээд бараг 50-60% cash flow буцаагаад орно. Тэгээд дараагийн ерөөхдөө тренд руу шилжинэ гэсэн үг шүү. За хэдүүлээ төвчээстэй байцгаая. Хөрөнгөний зах зээл унж гин, хувьцаанууд нь унж гин. Манай багц ерөөхдөө гайгүй. Тэгээд дараагийн өсөлтийн үе ер нь бол нэлээд ойрхон байгаа юм шиг санагдаж байна. Bye bye. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.